За Архангай аймагт манай Ардсан намаас нэр дэвшигч Батбаяр, Бодор хоёр хоёулаа ялалт байгуулсан. Түрүүн өөр намын мэдээлэлээр энэ хоёр эсрэгээрээ мэдээлэгдсэн байгаа. Бидний гол эсрэгээр нь мэдээлж байгаа ш. Батбаяр, Бодор хоёр ялалт байгуулсан. Баян Улгийн аймагт Ардсан намаас нэр дэвшигч Бакэ бас ялалт байгуулж байгаа мэдээ биднэрт ирсэн. За Баян Онгор аймагт Ардсан намын нэр дэвшигчд болох Батулга, Гамбат хоёр бас хоёулаа ялалт байгуулсан. За Дундгой аймагт Наранхуу нэр дэвшигч бас ялалт байгуулсан. Завхан аймагт Санжметов нэр дэвшигч ялалт байгуулсан. Өмнөгой аймагт Батэрдэн нэр дэвшигч ялалт байгуулсан. За Сэлэнг аймагт Баярцогт нэр дэвшигч ялалт байгуулсан. Сүхбаатар аймагт Зоригт нэр дэвшигч ялалт байгуулсан мэдээ бидэнд одоогоор ирээд байна. За Улаанбаатар хотын хаан улд үүрэг Баг ханга тойрогт Болд оюун гэрэл хоёр ялалт байгуулсан. За Баянгол дүүрэгт Эрдэнэ Одон туяа хоёр хоёулаа ялалт байгуулсан. За Сүхбаатар дүүрэгт Ган төмөр Амар жаргал хоёр багаараа ялсан. За Чингэлтэй дүүрэгт Гартгуугийн Баян сайхан гишүүн бас ялалт байгуулсан. За Баянзүрх Надаг дүүрэгт Ган хуй гишүүн Бацаандан гишүүн ялалт байгуулсан. Сонгой хайрхан дүүрэгт Эрхэн Баяр Эрдэнэ чимэг хоёр бас ялалт байгуулсан мэдээ биднэрт ирсэн. Тэгээ сая бас Монгол Ардын намын албан ёсны мэдээлэл дээр та бүхэн мэдсэн баг. Одоо бол энэ хяналтын тооллого гэдэг зүйлийг тэр хоёрхан хэсэг дээр нь тухайн тойрог дээр хийх ёстой энэ тооллого бол энэ урьдчилсан дүн гараад бүх мэдээ дамжуулсны дараа хийх ёстой зүйлээ. Энэ хяналтын тооллого хийн гэдэг нэрийн дор өнөөдөр одоо хэвэн явж байгаа энэ сонгуулийн бүх энэ тооллогын үйл ажиллагааг бүрэн тэр чигээр нь зогсоож байна. Энэ бол туйлын буруу үзэгдэл. Тэгээ сонгуулийн ерөнхий орон дээрээс ийм үүрэг өгсөн гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Сонгуулийн ерөнхий орлон холбогдохоор бид нар ийм чиглэл өгөөгөө гэдэг ийм зүйл хэлж байгаа. Тийм учраас тойргууд дээр хэсгийн хороодууд дээр энэ сонгуулийн ерөнхий ороны нэрийг барьж энэ тооллогын ажлаа зогсоож байгаа энэ бүх үйл ажиллагаагаа одоо бүрмсэн зогсоох ёстой гэдэг зүйлийг хэлмээр байгаамаа. Одоо би нэг жишээ хэлье. Дорногов аймаг дээр одоо яг ийм шалтгаанаар манай одоо Яачлын Бацуур гишүүний энэ санал тоолох ажиллагаа 2 сум дээр бүрэн баригдчихад байна. За дээрээс нь Чингэлтэй дүүрэг дээр автомашин одоо энэ автомат машин анх удаа бидний сонгуулийнхаа үйл ажиллагаанд хэрэгжилж байгаа. Монгол Ардын намаас сая бол маш хариуцлагагүй мэдээлэл хэлээ. Энэ автомат машинд итгэхгүй бид нар энийг ингэж энэ сонгуулийн одоо тооллогын үндсэн үйл ажиллагааны үр дүн гэж энэ үндсэн зарчмаа зөвшөөрөхгүй бүх тойргийнхаа бүх хүмүүсийнхаа саналыг дахин одоо гараар санал тоолно гэдэг энэ санал тавьж байгаа нь өөрөө бол маш хариуцлагагүй мэдээлэлээ гэж ингэж үзэж байна. Тийм учраас энэ хяналтынхаа тооллогыг дараа нь бол хийх хэрэгтэй. Энийг бол маргааш нөгөөдрөөс энэ бүх төвтэйдэргүй энэ сандлын хууцнууд байх ёстой учраас энийг бол дараа нь хийх ёстой. Одоо биднэрт урьдчилсан дүн эцсийнхээ байдлаар маш яралтай мэдэгдэх энэ бүх ажлуудыг бүх тойрог хэсгийн ороодууд бол хийх ёстой гэж ингэж үзэж байна. За дараагийн нэг зүйл бол намын ирээдүйнгийн асуудал. Одоо авсан байгаа энэ саналууд дээр бол ирээдүйнгийн асуудал нэмэгдэнэ. Тийм учраас одоо авж байгаа биднэрт ирж байгаа бүх мэдээгээр бол Ардсан намын ирээдүйнг бол хамгийн өндөр явж байгаа. Зарим тойрог дээр бол энэ хоёр одоо Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгал намын хоёр ирээдүйнг нь авчсан намын ирээдүйнтэй нийт одоо дүүцгүй хэмжээний хүртэл тойргууд бол маш олон байгаа. Тийм учраас бол Ардсан нам бол энэ намын жагсаалтаар Ардсан намаас бол хамгийн олон нэр дэвшигч бол орно гэдэг нь бол тодорхой байгаа. Гэхдээ энэ дүнг бол эцэлж гарах ёстой гэж ингэж үзэж байгаамаа. Тийм учраас одоо бол бас нэг зүйлийг хаана ойлгоцмоор байна. Энэ сонгуульд бол олон болох нь бол чухал асуудал биш ээ. Одоо энэ сонгуулийн маргаан болох нь эргээд бид бүхний өмнө ч гэсэн бас одоо хуучны гашуун туршлагууд байгаа учраас 7 сарын 1-ний энэ бас хэрэг явдалчсан мартагдаагүй байгаа учраас энэ асуудлуудаа бид нар бол улс төрийн намууд бол соёлтой ухаалаг бол хандах ёстой. Бидний сонгуулийнхаа үр дүнг бол бас хүндэтгэх ёстой. Гэхдээ энэ маргаан гарсан тойргууд дээр хуулийнхаа хүрээнд энэ асуудлуудынхаа хууль дэдлэх зарчмаар энэ асуудлуудаа явах ёстой. Сая Монгол Ардын нам бол энэ олон аймагуд дээр асуудал огч яригдаагүй мөртлөө Улаанбаатар хотод үнэмшгүй ялсан энэ Ардсан намын тойргууд руу хандаж энэ асуудлыг босгож яана гэдэг нь өөрөө маш хариуцлагагүй явдал. Зарчим Монгол улс даяар нэг үйлчлэх ёстой. Одоо өнөөдөр энэ хоёр тооллогынхаа энэ урьдчилсан хяналтын тоолгоо хийнэ гэж байвал энэ бүх зүйлүүд нь бүх тойрог дээр адилхан явах ёстой. Хэрэв үнэхээр гараар тоолох шаардлага гарлаа гэж үзэхэд энэ бүх бас улс орон даяар адилхан явах ёстой гэдгийг хэлмээр байгаамаа. Одоо бас хамаагүй замбраагүй мэдээлэлүүд хийх нь өөрөө буруу үр дүн аваарт авчна гэдгийг бас хаана ойлгох ёстой. Түрүүн
Монгол Ардын намын мэдээлэлээр 48 энэ тойргоос 48 мандатаас 25-аас 26-ыг нь авсан гэдэг бол ташаа мэдээллээ. Одоо биднэрт байгаа мэдээлэлээр Монгол Ардын нам бол 20 орчим тойрог дээр энэ 48-аас бол ялсан гэсэн ийм мэдээтэй байгаа. Тийм учраас ингэж бас хамаагүй хүмүүсийг төөрөгдүүлэх энэ ажил хийж болохгүй. Ер нь бол сонгуульд ялагдлаа, эсвэл цөөн судал авлаа гэхэд хүлээж одоо зөвшөөрөх ийм улс төрийн соёл бол хаана бол байх ёстой гэж ингэж энэ дашимд бол хэлхийг хүсэж байна. Ингээд бид бүхэн бас дараагийнхаа мэдээллийг нэг цаг орчмын дараа дахиж хийнэ. Энэ цагийн орчмын хугацаанд сонгуулийн ерөнхий хороо бусад бүх албан тушаалтнууд энэ тойрог хэсгийн орон дээр энэ санал тоолох үйл ажиллагааг дуусгах үйл ажиллагааг санаатаагаар ингэж барьж байгаа. Энэ үйл ажиллагааг зогсоож байгаа тэр бүх албан тушаалтнууд хууль үйлчлэн шүү үедээ санаж энэ одоо их хурлын сонгуулийн санал асуулгын санал тоолохын дүнг одоо энэ цагийн дотор яаралтай нь урдсан байдлаар гарах энэ ажлуудаа хийх ёстой гэж ингэж үзэж байгаа илэрхийлэг хүсэж байна. Баярлалаа.